За сайн байцгаана уу хүндэт үзэгчтэй. Эсгээд урагтан баримтат цугуурд нэвтрүүлэг маань энэ удаагийнхаа дугаарыг Хөвсгөл аймгийн Тосон Цэнгис сумын ерөнхий боловсролын сургуулиас та бүхэндээ хүргэж байна. Манай нэвтрүүлгийг угтаж хүлээж авсан бүх багш нартаа энэ өдрийн бас мэндийг хүргэе. Бас талархаж байна. За танай сургуультаас танилцахаар бид нараас ингэж хүрэлцэн ирлээ. Тэгээ цаг заваа гаргаж энэ сайхан өөрсдийнхөө энэ төрлөх сургуулаа танилцуулах чагтнаас талархаж байна. Энэ сургууль маань одоо яг хэдэн онд анх үүсгэн байгуулсан талаас бас танилцуулаач та. За Тосон Цэнгис сумын ерөнхий боловсролын сургууль нь 1939 онд үүсгэн байгуулагдсан. Одоо өнөөдрийн байдлаар 85 жилийн түүхтэй ийм сайхан сургууль байгаа. За Тосон Цэнгис сум маань одоо энэ 100 жилийн ойгоо хийх гэж байгаа. Түүх 100 жилийн ойгоо хийх гэж байгаа. За тэр 100 жилийн ойгоо өгдсөн одоо 85 жилийг манай ерөнхий боловсролын сургууль маань түүхийг одоо бүтээлцэж ирсэн ийм сайхан түүхтэй баг хамт олон билээ. За өнөөдрийн байдлаар одоо ерөнхий боловсролын сургууль маань 101 багш ажилтан. За 926 одоо сурагчид. За одоо ер нь одоо сумын 4000 гаруй эцэг эхчүүд маань одоо бидний үйл ажиллагааг дэмжин ингээ хамтран сургалт хүмүүжлийнхаа ажлыг одоо сумдаа амжилттайгаар хэрэгжүүлж явнаа. За энэ шинэ барьсан сургууль маань одоо яг хэдэн онд одоо ашиглалтанд оров? За манай тус сургууль маань хичээлийн одоо 3 байртай. За хичээлийн А байр, Б байр, В байр гэсэн. За хамгийн анхны одоо хичээлийн байр маань 1985 онд баригдсан байдгийг. За дараагийнх нь одоо хичээлийн байр буюу одоо дээх нь үед бол 100 хүүхдийн байр гэж байсан. Тэр маань хичээлийн байр маань 1987 онд баригдаад за хамгийн сүүлд одоо В байр буюу шинэ хичээлийн сургууль маань 2019 онд ашиглалтанд орсноор одоо 920 гаруй сурагчид маань нэг ээлжээр одоо хичээл сургалтынхаа үйл ажиллагааг явуулж байгаа нь бас их сайн шалтгаан байгаа. Манай одоо энэ сургуулийн хажууд нэг хөшөө байна тий. За энэ хөшөө маань болохоор манай сургуулийн одоо нэрэмж төгсөгч Лувсан Жамбаа гэж одоо хүний одоо юм хөшөө байгаа. Энэ хүн маань одоо манай сургуулийн бас ууган төгсөгч нэр алдарцуутай ийм сайхан төгсөгч хүн байгаа. Тэгээ түүний ар гэрийнхэн одоо нэг хүсэл дээр манай сургуулийн одоо нэрэмжт тэм сургуулийг бүтээн байгуулж бидний үйл ажиллагааг алхам тутамд дэмжиж явдаг. Ийм сайхан одоо ах トゥ хамаатан задангууд нь байдаг. Дотор байранд одоо хичнээн хүүхэд байна. За манаас ерөнхий боловсролын сургуулийн дотор байр нь 1985 онд бол байгуулагдсан, одоо баригдсан. За түүнээс хойш одоо 3 давхрын дотор байранд маань одоо дотор байрын хүчин чадал маань 200 хүүхдийн дотор байр хүүхдийн хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 201 хүүхэд амьдарч байгаа. За сумын хэмжээнд нийт 500 гаруй малчны хүүхэд бол одоо манай сургууль суралцдаг. Түүний одоо 201 хүүхдийг өнөөдрийн байдлаар бид дотор байрандаа хүмүүжүүлж сургаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Юу сумын хэмжээгээр ихэнх өөрх нь одоо малчин өөрх байдаг учраас дотор байранд амьдрах сурагчдын одоо хэрэгцээ шаардлага маш их үүсэж байгаа. За 200 хүүхдээр тогтохгүй бүр 50% өшөө цаашаа 300 350 400 хүүхэд амьдрах юм хэрэгцээ шаардлагач ер нь бол цаашлаад алсаад ингээд үүсэх одоо нөхцөл байгаа. Тэгээ одоо өнөөдрийн байдлаар бол ер нь 220 орчим хүүхэд бол одоо хүсэлт өгсөн байдгийн. Тэгээ бид нөгөө дотор байрныхаа ачаал хүчин чадлаас шалтгаалаад өнөөдрийн байдлаар бол 201 хүүхдийг хүмүүжүүлж байгаа ийм одоо ач холбогдолтой байгаа. За тэгээ дотор байр маань бол одоо өнөөдрийн байдлаар 17 багш ажилтан, үйлчлэгч, тогооч нар маань дотор байранд одоо ажиллаж хүүхд очуулаад сургалт хүмүүжилт нь одоо бэлтгэж аавынх нь оронд аав болж ээжийнх нь оронд ээж болж одоо ингэж маш сайхан хүмүүжилтэйгээр одоо хүмүүжүүлж авч явж байгаа. За 4 дотор байрын багштай нэг одоо 1-5 дугаар ангийн 6 насны сурагчдыг одоо сургадаг багштай. За 4 жижүүртэй 5 тогоочтой үйлчлэгч гэсэн одоо ийм зохион байгуулалттайгаар дотор байрныхан үйл ажиллагаагаа амжилттай сайхан зохион байгуулж явж байгаа. Манай сургуулийн дотор байрны сурагчдын эцэг эхчүүд одоо бидний байгаа нөхцөлийг маш сайн харгалзан үзэж дэмжиж хамтарч ажилладаг нь бас их онцлогтой. Тэгэд энэ одоо боломж завшааныг ашиглаад дотор байрын эцэг эхчүүдтэй одоо малчин өрхүүдтэй та бүгдтэй одоо тавтаа сайхан хавар цацгааж байна уу? Та бүгд бидний явуулж байгаа бүх үйл ажиллагааг тогтмол дэмжиж
одоо хамтран ажилдагт сургуулийн хамт олон бидний зүгээс маш их талархдаг шүү. Та бүхэн цааш өшөө илүү биднийг дэмжиж хамтарч ажиллаж байгаарай гэж бас уриалмаар байна. Одоо дотор байр гэдэг бол ерөөсөө тэр хүүхдийн амьдарч байгаа тэгэнгუутаа чөлөө цагаар одоо тэр одоо зурагтаа үзэх, тоглох тэр орчны өргөөг бас ингээд тогтцуулсан үү. Энэ дээр та хэдийхэд бас хэрэг өгдөж байна бас. Одоо хуучин байр дээр яваад байна тий. Байрны одоо барилгын хувьд бол нэлээд одоо хуучилсан бид нар бол одоо хэрэгцээ шаардлага үүсээд дотор байрныхаа барилгыг бол шинжлэх одоо маш их хүсэл эрмэлзэлтэй хөөцөлтгөөтэй байгаа. Ер нь бол 100 жилийн ойгоос өмнө одоо дотор байрныхаа барилгын их засварыг хийх ажлыг хөөцөлдсөн боловч одоо бүтэл маань жоохон муу байгаа. Гэхдээ энэ ажлыг бол зогсоохгүй цааш нь бол одоо хөөцөлдөж бүтээн. Тэгээ үүнтэй уялдаад бас одоо дотор байранд байгаа хүүхдүүдийн маань тэр нөгөө орчин нөхцөл юу н одоо эцэгчүүдийн маань дэмжлэг багш нарын маань санаачлагаар байгаа нөхцөлдөө бид нар бас нөхцөл нь тийм боловч тэр хэрэгцээ шаардлага илүү сайхнаар гэрийн нөхцөлд ойртуулж ая тухтай байлгах одоо тэр орчин нөхцөлийг бүрдүүлэхээр баг хамт олноороо эцэгхийн дэмжлэгийг маш сайн авч одоо нэг эрвэхээрээ их сайхан одоо ажиллахыг хичээгээд одоо энэ улирлын амралт болон бусад ер нь цаг заваараа бид нар одоо хүүхдүүдийнхээ орчин нөхцөлийг хангахын ажлыг үе шатгаар аягүй сайхан хийж яваа. Ер нь бол ингээд сургуулиудаар ингээд явж байхад манай эцэг эхчүүд нэлээд бас дандаа дэмжсэн оролцоо аягүй их байдаг. Тэгээ багш нар аягүй тийм ерөөсөө бүтээч хүмүүс байдаг тий. Дандаа ингээд та бүгд одоо ингээд нөгөө гаднаас юм болж авахгүй нэг бол өөрсдөө ингээд цаасаараа жаз хийждэг ч юм уу, цаасаараа тоглоомоо хийждэг ч юм уу. За тэр сургуулийн буудлын ширээ сандлын ингээд багш нар өөрсдөө хийсэн гэл аягүй тийм бүтээч хүмүүс байдаг. Тийм учраас та бүгдийнхаа зөвхөн одоо бичиг заахаасаагаас энэ сургуульд өөрсдийн одоо бас гар урлаараа урлаж ухаанаа одоо сийж гаргаж ирж энэ бүтээн байгуул энэ хүүхдийн төлөөс хийж байгаад бас их талархж байна. Тэгээд Монголынхаа бүх багш нартаа эрүүл их сайн сайхан бүгдийг бас хүсэн өрөөжөөд олон ард түмнийхаа эцэг эхчүүдийн төлөөж одоо энэ үгийг бас хэлмээр байна би. Талархж байна та бүгдээс. Миний охины зурсан зурган дээр аваачлаа хийж ээж нь толдож байна. Тоглож айнан дуудаж байна. Бяцхан дүн тайван морсож байна. Бас тэр өөрөө зургаан зурч байна. Бас тэр өөрөө инээж байна. За тэгээд өдрийн одоо их сургуульд онгож байгаа хоол нь одоо хэдэн төгрөгөнд багтаадаг вэ өдрийн цай? За өдийн хоол цай хөтөлбөр анх хэрэгжиж эхлээд одоо л өдийн хоол хөтөлбөр лөө шилжсэн. За яг өнөөдрийн байдлаар бол нэг хүүхдэд 1500 төгрөгийн зардалтай гараад өдийн хоолыг бол өдөрт юм уу? Өдөрт нэг хүүхдэд. Хэдэн удаа? Өдөрт өдийн цайг бол нэг удаа өгнө. Дотор байрны хүүхдүүдэд бол одоо 4000 4300 гэд насынхын ангиллаас хамаарат дотор байранд бол 4000 төгрөг 4300 төгрөгийн юм. За энд одоо яг өглөөрөөс юу багтдээ? Өглөөний цай. Өглөөний цай, өдрийн 1-2 дугаар хоол, орой нэг удаагийн хоол. Багс юм. 3. Ер нь бол тэр мөнгөнд тааруул бид нар одоо аль боломжоор ерөнхий масаар нь бол явуулдаг. За тэгээд бид нар бол бас эцэг эхчүүдийн тусламжтай өөрсдөө бас ингээд аль болох нөгөө гар аргаар гэрийн нөхцөлд ойртуулж өөрийнх нь гэрдээ иддэг шиг одоо амттай гэрийн нөхцөлийн боов талах одоо бусад хүнсний хэрэглэх бүтээгдэхүүнүүдийн өөрсдөө гар аргаараа хийж нийлүүлснээр дөрөвдөх одоо хоолны цагийг одоо дотооддоо зохион байгуулж үдээс хойш хаврын өдрийн уртад ялангуяа 16 цагаас одоо тийм хөнгөн хэлбэрийн тийм хүнсний нэг хүнсний хоол өгдөг тийм цагтаа болгож зохион байгуулж явдаг гэдэг юм уламжлалт байгаа манай сургуулийн хувьд. За хоол цайн дээр яг хүүхэд авах ёстой калори эслэгтэй хүнсийг хоол цайнаас яг авч чадж байна яг энэ дөрвөн нот. Ер нь 3 хуушурныг аяг цайн л мөнгө байгаа даа шүү дээ. Тэгэхээр 4 удаа хүүхэд хоолох ёстой. Яг хүүхэдэд тэндээ яг ингэж цадж байгаа юу. Порцон яг калори эслэгтэй нэг хүүхэд яг авах ёстой гэдэг хүнсээс тий. Тэгээ хүүхдийг эрүүл байлгал гэдэг. Гэхдээ өнөөдөр сургууль цэцэрлэгээ нь усаас аж байгаа мөнгө бол бас арай л дээ бас наач бол их л хатуухан одоо тоо байхгүй юу. Энэ дээр бас яг үнэндээ бид нар яг чанартай юмыг бол мэдээж бодъё гэвэл бас юм
тэрийгээ цагаан үн өртөгөөс явж яадаг. Одоо бодит амьдрал дээр бол нэг яс чанаал мах чанаал тэр ясны чөлөн дээр нь одоо тэгээд нэг юм арвижуулсан маягтал таад бол яг үнэндээ бодит байдал явж байгаа. Өнөөдөр яг хүүхдийн ирүүлэлүүд энэ дээр нэг 500 төгрөг юм 1000 төгрөг нэмээд өгч юм бол маш их юм болно. Дотоорны хоолны асуудал бас айгүй чухал байхгүй юу? Үнэхээр одоо 4000 төгрөгөөр ч 4300 төгрөгөөр нэг хүн бүтэн өдөржингөө хоол идэд явна гэдэг бол бас үнэхээр асуудалтай. Тэр хүүхэд хоолноос авах тэр илчдэг те норм калкакар юу гэж гэлээ те тэр зүйлүүдийг бас ингээд авч чадахгүй. Яагаад тэгэхээр 4000 төгрөгөнд одоо улнуул яс юм дээр 2 хоширнол мөнгө шүү дээ одоо. Тийм шүү дээ. Тэгээд тэрэнд ингээд чаддаггүй. Тэгээд одоо яг ингээд ороход гэрийн нөхцөлд ойртууд нь товчулсан байгаа зүйл маань болохоор ерөөсөө тэр эцэгчүүдийг хийж өгч байгаа. Манай эцэгчүүдийн оролцоо аягүй чухал байна. Тийм сайн. Монгол хүний одоо энэ оюун ухаан ерөөсөө хоол цайтыг холбоотой байдаг. 5 цуулын шөлийг одоо 5 цуулын хоолыг одоо хүүхдүүдэд сайн өгснөөрөө хүүхдийн оюун ухаанд бас их нөлөөтэй байдаг. Хүүхдийн хоол гэдэг имийг өнөөдөр сургууль цэцэрлэгийн нэг бас өшөө гаргаж ирмээр гоо. Монгол хүүхдийн хоол маш олон төрлөөр байдаг. Бидний баг байхад яагаад сүйтэй зөө болохгүй хярм уу гэдэг байсан. Хэдий колор ишлэгтэй одоо өндөртөө сүйтэй цай уухаар хүүхэд багаасаа хөгшин хүн шиг ярих нуруу үрэл ингээл явах нэг дангата цай нэ хажууч оочлоо хоол суугаад загнадаг үстэй. Тэр чирээсээ яагаад тэр багаасаа ийм сүйтэй зовор хүүхдийн оюун ухаан ингээд багаасаа хэд их хөгшин болоод ингээд одоо хөгшин хүн шиг ярих нөлөөлт юмэр уур тархинд. Тэгээд одоо хярам өгдөг байсан юм учиртай ганцхан хярам гэхгүй одоо бусад одоо хүүхдийн хоолцол маш их байгаа. Тэгээд ардын уламжлал сайхан хүүхдийн хоолуудаа өшөө сайхан дэлгэрүүлээрэй. За баярлалаа. За намайг Гонгор хот Эрдэнэ төлөө гэдэг. Тийм биеийн тамирын багш мэргэжилтэй. Тэгээ 2020 оноос хойш шинэ сургуульд биеийн тамирын багшаар ороод. Тэгээс бас Монголын үндэсний уламжлалт тоглоом наадгаа соёлын бие төсөв шагааравгаас хүүхдүүдэд заагаад ингээд хөгжүүлээд явж байна. Тийм 3 дахь жилд болж байна. Тэгээс сүүлийн үед манай хичээлж байгаа хүүхдүүдийн маань ур чадвар нэлээд дээшлээд бас тодорхой хэмжээний нэлээд болон тэмцээн оролдоонд ороод бас өөртөө хөгжүүлээд бас явж байгаа тийм. Тэгээ өсвөрийн 2 баг харавж байна тийм. Өнгөрсөн жил аймгийн аваргаар өсвөрийн баг маань аймгийн авараас мөнгө медаль авсан. Энэ жилээс одоо удахгүй бас болох гээд бэлтгэл сургалтыг хийгээл байж байгаа. Ингээд яг энэ сайхан спортыг бас хүүхд сурснаар бас нэгдүгээр хүүхд сайхан зөв сууд сурна. Тийм бас нэг ахас ихсээ хөндлөх тийм ээ. Тиймэрхүү сайхан зан занарт бас сурдаг тэгээд энэ шагааг бас төвөнд илрүүлэх хөгжүүлэх үүсд ингээ гар бие оролцоод явж байгаа гэх сайхан байд. Тийм атга олон шавны төрөлд явж байгаа. 100 жилд одоо хэр бэлтгэлтэй байна да. За 100 жилд бэлтгэл одооноос хийж байгаа тийм. Удахгүйс аймгийн аварга болно тийм. Аймгийн аваргын бэлтгэл, өсвөрийн аймгийн аваргын бэлтгэлтэй гарцсан. Тийм 100 жилдээ бас нэлээ бас ач холбогдлого байдаг сайн оролцохыг бас удаж байгаа хичээж байгаа тийм. Өөр бусад одоо тэмцээн уралдаанд орж яв. Орсон. Шагналуудаас бас дурдаш. Нэлээ олон дарсан тэгээд товчхонд ордох юм бол яг хаа. Алдар дүүрэл медаль байна уу? Нэлээ олон медаль байна тийм. Би өөр аймгийн мэрэгэн цалтаа. За. Шагаар байгаа. Шагаар байгаа тийм. Тэгээд энэгээр ихэд тогт энэний булчин гарны айгу хөгждөг юм шүү дээ тийм. Тийм ер нь тийм. Тэгээд нүдний хараа. Тийм. Тэгээд дээр нь одоо ах захиа хүндлэх нүдний хараа тэгээд төвчээр суух одоо тэрийг ингээд тэнд байгаа тэр чи бүр жижиг юм зоос нэг мөнгө хамгийн нарийнхан байна болохоор дүүс ингэж хараад байгаа байхгүй. Хамгийн нарийн байна. Нарийнхан. За тэрийг ерөөсөө нарийнхан байгаас хамгийн бүхэл юм төвлөрж иж тэрийг байна. Бас хараа сэтгэл зүй ерөөсөө бүх юм төвлөрж иж тэр нарийнхан байгаа. Тэр богинохон хугацаанд яг тэнд байгаа байн дээр яж оюун ухаанаар тасалж одоо зүгээс нэг хүн сууж байгаа л ингэдэггүй юм байдаг л энэ чинь насралхан одоо бас асрах сэтгэл зүйн байдал оюун ухаанаараа тасрах гэл те. Энэ Монгол одоо ахуй соёлоо бас ингээд боловсролынхаа сургууль дээр одоо ингээд хүүхдүүдэд заагаад явна гэдэг. Энэ Монголын одоо хамгийн том одоо сургал гэж би ойлгодог. Монгол өв соёл чинь өөрөө энэ хүүхдүүдэд одоо ингээд зааж явна гэдэг бол бахархмаар юу зүйл байна. За 100 жилд одоо тэг хичнээн хүүхдүүд ер нь орох уу?
бэлдэж байна. За 100 жил 100 жилээр ойдор бас орох уу? орно 100 жилээр орлого явах уу. Манаас яг энгийн үед харах юм бол нэг 4-5 баг гарч харддаг бүтэн. 100 жилийн нэг шигшээд нэг 2 баг орно гэсэн төлөвлөгөөтэй. Ямарсан 100 жил ямарс ач холбогдлогоо сайн оролцсноо тийм. Одоо та нарт ингээд энийг явуулахаар яг энэ шагаа харваны одоо өрөө мөрөг одоо яаж юм? Одоо бусад одоо заал өрөөнүүдийг одоо ашиглаж гин үү? Яг тусдаа тийм Монгол ахуй явуулдаг тийм өргөө бий юу? Яг шагааны байр гэж бол байхгүй тийм. Аа. Тэгээ уул нь яг нас дараах улам сумын хөдөлгөөд бол удаагаар хандсан тийм бас жоо. Нааштай сар өгөхгүй л байгаа тийм. Тэгээ бол яванд болох асууслаа тийм. Одоохонд яг заал мааланда тэгэл ингээл харуул тэгэл хичээлийнхаа. Зав заягаар тийм ингээл харуулж явж байгаа. Орчныг бүрдүүлээд ингээ өчмөр хүүхэд хамрагдах нь илүү болдог тийм. Дээр нь одоо ганцхан шагаа харваа гэхгүй тэр Монгол ахуй соёл, тоглоом, наадгаа, шагаа юу гэдэг. Бүхэл одоо тэр тоглоом наадгааг яасан тусд нэг юм нэг 8 хамтаа нэг гэр барьчихад ер нь тэгэл болчихно үстэй. Болно шүү дээ. Уулна тий. Яг л Монгол гэрийг тийм Монгол гэрийг тэрнээс одоо дөрвөлж байшин дотор тэрийг зогцохгүй байгаа даа шүү дээ. Юм ингээд нэг бүрдээд ирэх. Нэг 8 хамтаа гэрийг нэг бариад тэнд дандаа Монгол ахуй юмнууд тоглож байдаг, чөлөө цагаар ороод явж байдаг, шагаа харах нь харваад явж байдаг. Ийм нэг өргөөг бол нэг сайхан бариад өгчүүлээ тийм ээ. Миний охины зурсан зурган дээр аваачлаа хийж ээж нь толдож байна. Ахаа тогдож айнан дуудаж байна. Бяцхан дүүн тайван морсож байна. Бас тэр өөрөө зургаан зурч байна. Бас тэр өөрөө инээж байна. Та бүхэндээ энэ өдрийн минь хүргэе. Англи хэлний багш Ууган Жаргал. За 2019 оноос хойш тосон зингэл сургуультай биерийн жим дугуйланг одоо тасралтгүй үйл ажиллагаа явуулаад за манай дугуйланд одоо 27-8 за 30-аад хүүхэд одоо хичээлж байгаа. За Монгол уран бичлэг каллиграфийн дугуйланд маань болохоор бага анги дуун дахлах гэсэн ангийн хүүхдүүд бол хичээлдэг. За тэгээд ер нь бол ихэнхдээ 80% нь болохоор бага ангийн сурагчд байгаа. 5 дугаар ангиас доош 2-оос 5 дугаар ангийн сурагчд сурдаг. За тэгээд дугуйланд болохоор яг Монгол уран бичлэг, за тэгээд хулсан үзэг, за үзгэн бичлэг хичээнгүй. За тэгээд дөрвөлжин угалзан ихэмлүүдийн хичээлийг бол хүүхдүүдэд заадаг. За их хвчлийн яг дугуйланд элсэж байгаа хүүхдүүд маань бол яг биерийн бичлэг буюу Монгол уран бичлэгээ бол анхлан хүүхдүүд маань сурдаг. За бага ангийн сурагчид бол өөрсдийнхөө одоо сонирхлоор бие бинийгээ даган дуурайгаад дугуйланд орж ирдэг. За тэд нар маань бол яг огт Монгол бичиг ерөөсөө огт үзэж байгаагүй хүүхдүүд учраас тэд нэр өөрсдийнхөө одоос мэдрэмжээр Монгол бичгийг бол биерээр бичиж сурж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө манай сургуульч одоо яг Монгол уран бичлэг буюу биерийн сургалтыг одоо бага насны сурагчдад одоо явуулж байгаа Монгол улсын хэмжээнд бараг цор ганц сургууль гэж одоо ер нь бас энэ дугуйлангаараа сургуулаараа бас биднийг дэмжиж байгаа удирдлагууд, эцэг эхчүүд бас хамт олноороо маш их бахархдаг. За тэгээд дугуйланд маань бол одоо суралцж байгаа ихэнх хүүхдүүд маань Монгол уран бичлэгийн холбогдлолтой улсын хэмжээний, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд бол байнга тасралтгүй ордог. За тэгээ ерөнхийдөө олон улсын хэмжээний Монголын сайхан бичигтэн Мөнх тэнгэрийн бичиг одоо олон улсын уралдааны одоо тэргүүн дэд гутгаар байрын шагналтай хүүхдүүд байгаа. За мөн үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг одоо монгол хэл бичгийн холбогдлолтой бүх уралдаан тэмцээнд бол ер нь тасралтгүй орж ингэж өөрсдийгөө хөгжүүлж явдаг. Тэгээ монгол уран бичлэг сурснараа бол хүүхдүүд маань сууж сурахаас гадна их зорилготой болдог. За тэгээд жилээс жилд хүүхдүүдийн маань чадвар бол маш сайн дээшилж байгаа. За тэгээд одоо 2022 онд оны төгсөгч Инхчин гэдэг сурагч маань бол Монголын сайхан бичигтэн төрүүлээд Монгол Улсын их сургуулийн 4 жилийн тэтгэлгээр үнэгөөс сурсан. За тэгээд энэ хичээлийн жилд болохоор 12 дугаар ангийн сурагч Дэлгэр Мөрөн маань бас 12 дугаар ангид шилдэг 10 сурагчийн нэг болсон. За тэгээд жил болгон хүүхдүүд маань одоо би яг энэ жил би уралдааны тэргүүн байр, тэрний дараа жилийн уралдааны тэргүүн байр гэд ингээ хүүхдүүд маань бас өөрсдөө зорилго тавиад дугуйландаа ингээ хичээлж байна. За тэгээ ерөнхийдөө сүүлийн үед бол яг дугуйлан маань
уран бичлэгээс гадна бас англи хэлний каллиграф бас хичээлээ дунд ангийн сурагчид хичээлдэг. Тэгээ ер нь бол дугуйлан багшгүй юм шиг одоо хүүхдүүд маань өөрсдөө бие биенээсээ суралцаад тий өөртөө багш юм шиг өөрсдийнхөө суралцсан мэдж байгаа зүйлээ одоо бие биендээ заадаг. За би болохоор одоо ерөнхийдөө тийм зохион байгуулагчийн ажлыг хийгээл тэгэл дугуйлангаараа хүүхдүүдэд хөгжүүлээл. Тийм болтлоод ирж нэгт чи одоо багшийн зааж байгаа юм чил одоо үр дүн шүү дээ тийм ээ. Энд одоо хичнээн хүүхэд одоо хамрагдаж байна. Одоо ерөнхийдөө 28 хүүхэд байгаа. Дугуйланд маань. Тий. Тэгээ ихэнх нь наснаас одоо дээш явах уу? Насны хувьд бол 5-аас доош ангийн хүүхэд нь бол бараг 80%. Тэгээд үлдсэн 20% нь болохоор дунд ахлах ангийн хүүхдүүд бол хичээлж байна. Багш нар одоо энд хамрагдах уу? Багш нар бол хамрагдана. Тий. Өөрсдийнхөө зав зай сонирхлоор хамрагдаж байгаа. Тий. Тэгээ бас манай сургуулийн дугуйланг чинь нөгөө бусад бас Аршаант, их уул, бүсийн сургуулиуд за энэ хойд тархтын сумууд энэ төр сургалт ирж явуулаач гэгээд бас санал тавиад бид нэр очиж сургалтаа хийдэг. Одоо биер нэг биер нь ямар үнэтэй байх вэ? Биер чинь бас ингээ нарийн байна, өргөн байна, бүдүүн тий янз янз байдаг. Хамгийн анх одоо сурагч одоо нарийн биерээр эхлэх үү? Тэг нь ер нь анхлан сурагч бол ерөөсөө нарийн биерээр эхэлж бичин. Тэгэл яг хөө тэрийг нэлээд сайн эзэмшсэн сурагч маань бол дунд гарын биер, том биер гэж хичээлэл явчихж байгаа. Энэ одоос өртөг үнээс ямар үнэтэй орж ирэх вэ бас? Энэ одоо авахд одоо энэ санхүүжилтээ та хэд маань яаж зохицуулдаг юм? За энэ дээр бол яг үндсэндээ эцгийнхин дэмжлэг бол маш сайн байдаг. Тий эцгийнхчүүд маань бол уран бичлэг сургая гэд бүр ингээд хүүхдээ одоо зорилготойгоор оруулж ирж байгаа учраас яг бидний хичээлд бол ямар хэрэглэгдэхүүн хэрэг болох вэ гэдгийг бол эцэг эхчүүд маань өөрсдөө мэдээд бид нарыг дэмжиж ямар ч дутагдах юмгүйгээр ингээ хангаад өгчдөг. За уншаараа марлама. За мянган оноо учир шалтгааны биер бигэр бигс Бэхис ээж ачаа асаагуужу миралзан ирэлцэх үйл явдал и суdur бичиг луга
Угаасан баяр гэдэг ерөнхий боловсролын сургуульд бие нэмэрэн багш хийдэг. Үндэсний бүхий аймгийн начин золтой. Үндэсний бүхээр хичээлээд 13 жил болж байна. Тэгээ 10 жил төгсөөл тэгэл ерөнхийдөө бүхий суртаар хичээсэн. Тэгээ манай үндэсний бүх бол үндэсний бүхний талаар энэ жоохон ярьчлаа тий. 93 наадмын одоо нэг одоо Монголын үндэсний өв соёлын одоо ерөнхийдөө хамгийн том одоо бит бус өвдөөгч гэж явдаг. Тэгээ одоо үндэсний бүх бол одоо манай эртний өмнөхөөс одоо 1300 жилийн өмнөх ерөнхийдөө тийм үүсэлтэй тэрнээс өмнө үүссэн байх магадaltaй гэж явдаг. Одоо хүннүү үеэс. Тэгээд одоо дайн байлдааны үед энэ төр бол үндэсний бүх одоо нэг эрчүүдийнхээ эд хавийг шалгаж тэгээ нэг хүч барийг шалгах гэж ерөнхийдөө тэгж бэлтгэл хийдэг байсан. Тэгээд тухайн үед бол бух наадган гэж ер нь хооронд эрчүүдийнхээ нэг шанд ширмсийг шалгаж нэг хүч бух наадган гэж нэрлэдэг. Тийм бух наадган гэж нэрлэдэг байсан. Тэгээд дайн байлдаанд явахын өмнөх одоо нэг эрчүүдийнхээ бас нэг эд барийг яаж энэ бэлтгэл хийх ерөнхийдөө давхраас бэлтгэл зэргийн бэлтгэл. Тэгээ ерөнхийдөө урдмаар ерөнхийдөө хагсрааж ууж сойж гээ сураа харамж ерөнхийдөө нэг дайн байлдаантай бэлддэг байсан одоо 93 наадмын бас нэг тийм нэг тэгээ одоо ингээд Тосон цэнгэл сумынхаа сургуульд үндэсний бүхийг ер нь хөгжүүлээд хүүхдэд бэлдээд ер нь бүх төрлөөр энэ бэлтгэл хийлгэж байна. Тийм тэгээ одоо ингээд цаашдаа маас сайхан тийм үндэсний бүхийн том золтой бөхчүүд төрөх байхаа гэж бас бодож байна. Одоо хүүхдүүд маань одоо хичнээн хүүхдүүд одоо хамрагдаж байгаа үндэсний бүхэнд одоо бүхийн одоо энэ. За үндэсний бүх гэхээр бол ерөнхийдөө нэг 20-30 хүүхд ерөнхийдөө тогтмол ер нь хамрагддаг. За тэгээ энэ бүхийн бусад одоо сам бүх, чөлөөт бүх, жудаа бүх гэх ингээд тэр төрлөөр бол тэгэл охтууд багангийн хүүхдүүд ер нь нийт нэг 30-40 хүүхд ер нь хамрагддаг байгаа. Тэгээ эмэгтэй хүн ч нэг юу байхгүй шээс. Энэ том ангийн хүүхдүүд л ерөнхийдөө бүхийн хүнд 7-8 дугаар ангиас дээшээ тийм насны ангилалтай бүхийн бэлтгэл хийдэг байгаа. Тийм. Аймгийн начин. Тийм үндэсний бүхий аймгийн начин зал. Хэдэн онд аймгийн начин? 2021 онд аймгийнхаа 90 жилээр начин зал авсан. Мартдаггүй нэг сайхан барилдаанууд нэг дурдаач. Тэгэл сумын наадамд анх барилдаал сумдаа үзүүлээ сүүл заан болоод тэгэл сүүлд 2021 онд аймгийн начин болсон. Улсын арсын содонд орж гээд манай багш л даа. Багш ахаараа аймагт 5 давж начин зал авсан бас тийм сайхан тийм. Аймгийнхаа түүхт 90 жил яваар. Тэгэлэрээс сайхан тийм мартагдчихгүй. Тийм барилт юм байдаг. Бүх хүнд ер нь хэдэн мэх байд. Ер нь нэг дархан мэх гэж бас байдгүй ер нь. Тэгэлгүй одоо ер нь ингээл яг болохгүй яриад ирвэл яг тэрийгэл сүулдэ шийдсэн хийд юм болоо. Ер нь тэрийг хийх бас хүлээд юм болоо. Яг тийм шүү дээ. Ер нь тэгээд үндэсний бүхий одоо мэгчээр нэг давтдаг шүү юм гэдэг яг тийм тоо гэсэн юм ихэд тийм байдгүй юм билээ. Тийм ер нь нэг 2000 шахуу мэгтэй тэгээд баяны аваргын тийм ном дээр хүн байдаг. Ер нь ингээл ухаан зараад ерөнхийдөө те яг бүхийн барилдаа яг ингээд хүний урдаас хоёр бүх барилдаад байгаа боловч тэнд хүч гараад байгаа боловч ерөнхийдөө цаана зайшгүй нэг ухаан зарж барилж. Ухаан зарж. Хүнийхээ хийг яаш нь гаргах вэ? Энэ хүн хаашаа явнул яаж их яхаар дандаа нэг толгоо ерөнхийдөө бодлого дотор бодож идэг. Зүгээр ингээл дээрээс хоёр юм зүгээр ноцолдоод байгаа юм биш. Доолох шиг байдаг. Тэгч нэг хоёр адилхан бяртаа энэ хүнийгээ яавал хааш нь унгах тийм ээ. Тийм байга. За бүгчүүдээр нэг унган мэх гэж бас бий л дээ. Тийм унган мэх. Тийм унган мэх одоо энэ сурсан мэх. Тэр чинь ерөнхийдөө нэг сайн давтаж байж л энэ олж авдаг. Ер нь бол одоо Монгол бүр эзэмшиж авдаг. Тийм Монгол хүн чинь ерөнхийдөө эт дээрээс энэ тэгэл те хүү гарвал бүх болгоно гэж ярьдаг. Одоо ингээл жишээ дэлхийн бусад өөр жишг орноос ингээд яахад одоо нэг 2-3 настай хүүхд чинь бүх мэдэхгүй байлаа гэд хоёр нэг бандиг хооронд нь нустуулахад энэ хий цаанаас төрөлхийн шууд нэрийг хонгоддаг ч юм уу те хонгодоо мэх ингээд хонгож унгаах тэр гэрээс цаана цуснд нь тийм нэг тийм ген надад тийм Монгол хүүхдүүдэд тийм нийтлэг байна уу? Нийтлэг. Орон жишээ нь одоо эмэгтэй хүүхд ч байсан хамаагүй. Тэгээд тийм Монгол хүнд тийм нэг юу байдаг нийтлэг мэх байгаад тийм. Тэгээ очоод нэг очоод яг тэр мэхээ хийдэг. Энэ бол ерөөсөө дэлхийн бусад орноос Монголоос өөр тийм оронд энэ байдаг. Таны одоо унах юм бэ? Нуух хоёлоо. Одоо 100 жил болтон мэхээ хэлж бас болохгүй болов уу?
Гүү миний унган нэг тийм хавсраа. Хавсраа. Тийм хавирж ер нь хавирж зохихлог тийм дээ хавсраа. Хавирхлаг ярьдаг тийм. Одоо энэ жил барилдах юм уу? Барилдана. За. Тэр нь одоо л өөрөө барилдж байгаа тэгээд. Хэр бэлтгэл хийж байна. Таныг бол нэлээд бэлтгэл хийж байгаа гэж багш нар тэгж шít. Хойдлын уулыг баг өдөр шөнөгүй гүйж идэв. Тийм бэлтгэл хийж байгаа одоо нэг сумынхаа 100 жил маань болгож байгаа учраас бас тэгээд бэлтгэлгүй яг ба тий. Бэлтгэлгүй яг түүхэн 100 жилдээ бүх болсны эндээ сайн барилдахыг бас хичээгээд бас бэлтгэл сургалтаа хийж байгаа. Бүх хүн болоход хүн их доктортай, бууртай, сууртай их захаа бас хүндлэх гэд одоо бүхийхэн одоо тэр зөвлөдгээ бас сайхан дээдлж явах гэд Монгол хийх юмд их цаана бас давхар юм химиг сурдаг юм шиг. Тийм, энэ тэглэг яг одоо зүгээр ингээд ноцлохыг сурдаг юм байл л шүү дээ. Ер нь бол бүх болно гэдэг чи одоо бүх болоо тамирчин ер нь тамирчин хүний замлаар явж байгаа. Тэгээ үндэсний өв соёл одоо ирмэг дараагаа мэдих, ах цахаа үндлэх, дүүнертэй сайхан үндгэлтэйгээ юм үйлж өгдөх. Ерөнхийдөө тэгээд сайхан ноён нуруутай сайхан ир хүнтэй. Тийм болох ер нь бүх л юм зан чанарыг ер нь үндэсний бүхээсээ ер нь авдаг шүү дээ. Содон дорж авраг одоо ирэх бахт энэ 100 жилд одоо ирэлгүй явах энэ нутгийн танаа багш. Тийм манай багш. Тийм тэгээд үндэсний бүх бол ерөнхийдөө л тийм унж давхад ер нь бол тамирчин хүний бол ер нь амьдралд хизээш ноён нуурахгүй ялагдах гэдгийг нь үздсэн байдаг учраас ерөнхийдөө тэгээ тамирчны хөлстэй хамтхан тамирчны ял хамтхан олдоогүй гэдэг шиг тийм. Ер нь тийм. За тэгээд Монголынхаа 93 сайхан наадам Монгол одоо бүр эртний хүнүүгүйээс бол Бухнаадгай гэсэн сайхан нэртэй. Тийм. Тэгээ одоо үндэсний бүх болж явж байгаа юм тийм. Дайн байлдаанд ялд байгуулад эртний нэг барилдаж нэг тийм өв соёл одоо нэг наадам хийдэг. Тэрийг одоо яг тэр яг одоо өвөр Монголын бүх юм барилдаа мөн үү? Өвөр Монголын тийм нэг бүх юм барилдаа бас үсээд одоо ингээд зодож шүдэг гэдэг ингээд. Тэр яг юугаар навж яваад ах шиг үү өвөр монголчууд. Өвөр монголчууд ерөнхийдөө тийм хөлн хөлтөө гарн гартагаа барилддаг тийм. Тийм. Дөрөв мөч. Дөрөв хөл гар газар төрүүл ялагдах. Тийм юутай тийм. Тэрүүгээр ялгаатай. Манай үндэсний бүх бол бас өв соёл тэгээс гадна одоо энэ бие биелгээ гэж ярьж байгаатай адилхан дэвэ шаваа хүртэл. Ерөнхийдөө тийм нэг биелгээний юутай адилхан шүү дээ. Адилхан. Тийм бүжиг ер нь бол бие халаалт хүртэл нэг бүжгийн нэг юутай дэвэ шаваа чинь дээв хүний бөхчүүд бас нэг өсөрч нэг тийм уран гоё ингэж өгдөг байсан. Энэ бол нэг бас л үндэсний урлагийнхаа юутай холбоотой тийм бас бүгд л уялдаа. Одоо ингээ гараараа ингээ сайхан ингээ дэвэл яв. Тэр одоо юу илэрхийлдэг вэ? Энэ бол нэг бас биелгээ шиг одоо биелгээ шиг мөртлөө нэг задлж ирвэл. Тэнгэрийн одоо амтэн шуу байгаа юм хангаар шууны тийм юуг бэлэгдсэн. Бэлэгдэж. Тэнгэрийн амт юу гэж юм гэдэг шууны дэвэлттэй гэж юм бол. Танаа аав удамд бүхөр хэлдэг хүн байна. Бага манай удамд тал дээжийн талаас энэ бүхчүүд байгаа. Тийм. Аймгийн залтаа цэргийн заан залтаа бүхчүүд байгаа. За танд их баярлалаа. 400-800-ийн уул усны хангаан сайхан нэвийг энэ 100 жилдээ сайхан энэ ногоон дэвжигээс төрүүлээсээ сайхан ерөө. Тэхүү. Ерөө доторсоо. За сайн байцгаана та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэе. За доктор Арийн багш инх болд гэдэг хүн байна. За ингээд Монголын өв соёл үндэсний бахархал болсон те. Энэ үйл хэргийг энэ ажлыг хийж байгаа бас танай хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсээрээ. За баярлалаа. За маа доктор Арийн одоо малчтын 200 гаруй хүүхдүүд доктор Аринд маань амьдарч байна. За одоо 200 гаруй хүүхдтэй 5 багштай, 4 жижүүртэй, 5 тогоочтой гээд төвд ажиллагаа явуулдаг. За тэгээ доктор Арийн маань хүүхдүүд бол одоо Хөвсгөл аймгийнхаа хэмжээнд бас 2017 оноос 24 оны хугацаанд бас ингээ 3 удаа Хөвсгөл аймгийн хүүхдээлтэй доктор Арь болсон байдаг. За энэ маань юугаар ингээд хүүхдээлтэй доктор Арь болсон юм бэ гэхээр зэрэг манай хүүхдүүдийн одоо хийж сурсан, хийж одоо хэвссэн тийм сайхан зан үйл одоо тэрүүнгээр ингэж хүүхдэлтэй доктор Арь болсон байгаа. За энэ жилийн тухайд гэх юм бол одоо доктор Арьны хүүхдүүд маань доктор Ариндаа теннис тоглож байна, дартс тоглож байна, шагаа харавж байна. За үндэсний бүхээр хичээлж байна.
бас дотор байранда. За мөн одоо тэр нэг эв нөхөрлийн өргөөгээд өргөөтэй тэр өргөөн дотроо одоо бие биелгээ бүжиг бас ингээд сурж байна. За ингээд мөн одоо дотор байрны дуу хүчийн нэг багш байдаг тэр багш маарс ингээд бас ингээд дотор байрны хүмүүсд ингээд хөгжим зааж байна. За мөн саяхан дэлхийн зөнгөөс бас ингээд 8 сая төгрөгийн санхүүжилт дээр ингээд үндэсний хөгжим Ямаха хөгжим, морио хур, гитар гэсэн тийм хөгжмүүдийг бас ингээд яалаа. Тэгэд маань сургуулийн хувьд бол бас ингээд үндэсний хөгжмийн бааз суур их сайтай. Одоо ингээд бас 2-3 жилийн өмнө бас ингээд Улаанбаатар хотоос ингээд бас манай сургуулийн өдөртөө төөцөлж явж чад бас 15 морио хур авчирсан байдаг. Сая бас маа захирлаас хотлоо явж чад нөлөө олон үндэсний хөгжим олж илээ. Одоо тийм маа сургуулийн бас нэг гол зорилго дотор байрны маань гол зорилго маань болохоор зэрэг одоо Тосон зэнгийн 100 жилд одоо үндэсний хөгжмийн тийм одоо хамтлаг гаргаж оролцох одоо манай гол зорилго болж явж байна. За тэгээд бас энэ маань бас сайхан биелэл болох байх гэж бодож байна. Тэнд мориор хангалттай байна, үндэсний хөгжим хангалттай байна, даралт хөгжимтэй байна, бэлээхэн багш нар байж байна. Тэгэхээр бас болж байна. Одоо дотор байрыг сайхан шинжилжүүлэх болох нь тийм үү? Тийм аа дотор байр чинь 1988 онд ашиглалтанд орсон. Тийм байна. Тийм тэгээд 88 оноос хойш ерөөс их сур хийгдэг бай. Тэгэл одоо ингээд сая ингээд манай багш нар бас сайхан ярьж байна. Манай эцэгчүүдээ оролцсон. Аягүй их чухал. Ер нь дотор байрны хүүхэд гэртээ байгаа юм шиг амьдрах ёстой. Яагаад тэгэхээр зэрэг одоо жилийн 9 сар нь эцгийнхээсээ хол энэ дотор байранд амьдарч байгаа. Монгол өв уламжлалаа одоо хадгалан явах энэ сайхан зорилго чиглэлийн үүднээс эсгий тургатан хамт олон баг хамт олон маань Хүсгэл аймгийн сумд түүний дотроос Тосон цэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийг зорин ирж бидэнтэй ингээ хамтран ажилласанд та бүхэндээ одоо цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт төсөж юуны түрүүнд та бүхэн эрүүл мэндээ сайн бодороо. За эх орныхоо 408 зохист бас энэ өв уламжлал сэргээх энэ үйл хэргийг одоо бусдад түгээн дэлгэрүүлж бусдын дээр түгээн дэлгэрүүлсэн энэ сайхан өв уламжлалыг одоо бас хүргэж 408 зохист одоо цацаж дэлгэрүүлж ингэж сайхан энэ үүлээ улам их одоо дэлгэрүүл сайхан явахын өрөөлийг өргөөд ерөнхий боловсролын сургуулийн баг хамт олноос та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээ та бүхний минь юу сансан өсөл. Аяных нь зам нь одоо дардан байх болтугай гэж өрөөгөөд энэ нэвтрүүлэгтээ одоо хамтран ажилласан та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. За сайхан өрөөл нь Батар шиг. Хүрээ.